Энэ объектыг одоо нийслэл ямар зорилгоор ашиглах вэ? Дуудлага худалдаанд оруулна, нээлттэй олон нийтийн мэдээллээр. Тэгээд тэр мөнгийг одоо 2026 онд дутагдж байгаа сургууль цэцэрлэг 2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 32 байрлал талбай дээр жижиг дунд хэмжээний одоо олон нийтийн эзэмшлийн талбай парк байгуулахад төлөвлөж байгаа. Эдгээр нийгмийн асуудлуудын одоо хөрөнгө оруулалтыг эдгээр дуудлага худалдаанаас авсан газруудынхаа мөнгөөр бол хөрөнгө оруулалтыг хийнэ гэж нийслэл төлөвлөж байгаа. 2024-25 онд нийслэлийн өмчөд одоо бүртгэж авсан байгууллагуудыг дурдах юм бол төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьцаа эзэмшиж байсан иргэнээс 51% нь энгийн хувьцааг нь нийслэлд бүртгэж аваад нийслэл одоо төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100% хувьцаа эзэмшигч болсон байгаа. За хоёрдугаарт уламжлалт анагаах ухааны элэг судлалын төв гэж клиник байгаа тийм. Энэ төв клиникийн одоо эзэмшил ашиглалтанд байсан Сонгон найрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах төв эмнэлгийн байр, гаражийн хамт, Хавал дүүргийн 22 дугаар хороонд байрлах Зайсангийн аманд байрлах соёлын эмнэлэг байрлаж исэн байр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байгаа газар зэрэг энэ бүх хөрөнгүүдийг бол нийслэлд бүртгэж аваад Сонгон найрхан дүүргийн эмнэлгийн байрыг бол Сонгон найрхан дүүрэгт байрладаг нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлээд тэнд засвар хийгээд одоо Сонгон найрхан дүүргийн хүүхдүүдийг хүлээж авдаг ийм эмнэлэг болгож ашиглахаар ингэж одоо шийдвэрлсэн байгаа. За мөн Чингэлтэй дээрэс нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрладаг баруун сэл бүлчилгээний Түнжээ блокийн 1220 м2 талбай бүхий барилгыг нийслэлийн өмчөд одоо аваад нээлттэй дуудлага худалдаагаар саяхан хувьчилсан 1.9 тэрбум төгрөгийн одоо хувьчлалын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байдалтай байна. За Баянгол дүүргийн 14 дугаар хороонд байрлаж байгаа Шуудангийн 24 дугаар салбар одоо түрээсэлдэг байсан энэ байрыг мөн нийслэлийн өмчөд бүртгэж авсан. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрладаг Амин жаргалан гэдэг өрхийн эмнэлэг байдаг тийм. Энэ байсан энэ өрхийн эмнэлгийг бас одоо нийслэлийн өмчөд угаасаа нийслэлийн өмчөд бүртгэлтэй байсан. Гэхдээ өөр иргэн одоо ашигладаг байсныг одоо болиулсан байх жишээтэй. За мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрладаг Ачат гар өрхийн эмнэлгийн байрыг бас одоо эзэмшиж ашиглаж исэн хүнээс нь байгууллагаас нь аваад тэгээд дуудлага худалдаагаар худалдаад хувьчлалын орлогыг нь нийслэлийн төрийн сан дахь хувьчлалын орлогын дансанд төвлөрүүлэн ажилласан байна.